За, сайн байцгаана уу Японы 5 төвшний 12 дахь хичээлээ үздэцгээе. За, дарашиг котоба. Кантанна. За, амархан хялбар гэж энэ. Чикай ойрхон, той хол, хаяй хурдан, за мөн эрт гэсэн үг тийм. Осой за удаа, за мөн орой гэсэн үг оройтгыг осой гэж хэлж байна тийм. Ой олон, сукунай зөвхөн, ататакай дулаахан, сузуши сэрүүхэн, амай чихэрлэг нялон, карай за алан ногоотой, омой хүнд, карой хөнгөн, за сайн зүгээр болно гэсэн олон утгатай тий гэдэг үг байна. Кисэцү улирал, харуу хавар, нацү зун, аки намар, фую өвөл, тенки цагаар, аме бороо, юки цас, кумори үлэрхэг бүрхэг, хотеру зочид буудал, куко нисэх хөнгөсний буудал, уми далаа, за сикай дэлхийн ертөнд, пати өдөршлөг парти, мацури баяр. За сукияки. За сукияки өхрийн мангатай халуун тоо гэж энэ хоолны нэр хантай. За сашими, суши, темпура. За темпура нь болохоор загас далайн бүтээгдэхүүн ноог одоо өндөг гурилн одоо бүрхэд тосон шарсаал хэлж байгаа тийм. За ботанику хамах, торинику дахиад нэмах, гюнику хремах, лимон икебана. За икебана буюу цэцгийн урлаг гэж байна. За энэ бол цэцгийг ямар нэгэн хэлбэр төрст оруулж ургуулдаг тэрийг хэлж байгаа тийм. За момижи намрын өнгө. За одоо намар болоод моднууд ингээд янз бүрийн өнгөтэй болохыг одоо момижи гэж хэлж байгаа тийм. За дочира аль нь асуух үг байна тийм. За дочира мо аль нь хоёулаа гэж байна. За ичибан хамгийн. За зүтто үргэлж дандаа. Хажимете анхудаа. За бүгд өнөөдөр тэмдэг нэрийн өнгөрсөн цаг үзгэнэнд. За тэгээ наа тэмдэг нэрээс эхлэе. За наа тэмдэг нэр нь нэр үг шиг хуурдаг. Өнгөрсөн цаг дээр болон өгөөсгсөн хэлбэр дээр дэс төгсгөл нь хуурна гэж энэ. За тэгэхээр нэр үгээ харж идвэл ясуми өнгөрсөн цаг дээр ясуми дэшта болох нь энэ. За өчтөр амралт байсан гэх юм бол кинова ясуми дэшта гэж хэлнэ тэ. За гаксей оюутан гаксей дэшта оюутан байсан гэх юм бол дэшта болох нь тэ. За өнгөрсөн цаг дээр өгөөсгсөн хэлбэр гэж байна тэ. Өчтөр амралт байгаагүй гэх юм бол ясуми жаримасен дэшта. За бүгдөө нэр үгийг өгөөсгөхдөө жаримасен гэж үүсгдэг шүү дээ тэ. Тэгэхээр тэр жаримасен дээрээ дэшта гэдэг өнгөрсөн цаг нэмэх нь тэ. За оюутан байгаагүй оюутан биш байсан юм бол одоо гаксей жаримасен дэшта гэх юм тэ. За наа тэмдэг нэр маань тэгэхээр энэ нэр үгтэй адилхан өөрөх нь тэ. За энэ кирейна гэдэг наа тэмдэг нэр шүү дээ тэ. За тэгээд ардын хөдөөс төгсгөл авахаар наа төгсгөлөө гээх ёстой шүү дээ. Тэгээд өнгөрсөн цаг дээр муу адилхан кирей дэшта. За хүрхэн байсан, цэвэрхэн байсан. Шизука дэшта. За жимэку намгүн байсан. Кантан дэшта. Амархан байсан, хялбар байсан. Өнгөрсөн цаг дээр. За үүсгсэн хэлбэр дээр мөн жаримасен дэшта гэдэг төгсгөл авах нь тэ нэр үг шиг. Тэгэхээр цэвэрхэн хөөрхөн байгаагүй гэх юм бол кирей жаримасен дэшта. Жимэку байгаагүй гэх юм бол шизука жаримасен дэшта. Кантан жаримасен дэшта гэж хэлнэ. За энэ бүгдөө өнгөрсөн цаг дээр өгөөсгсөн хэлбэр үзэж байгаа юм маань өгөөсгөл дээр нэмээд дэшта төгсгөл авч байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө өмнөх 8 дахь хичээлийнхаа тэмдэг нэрийн өгөөсгсөн хэлбэрээ тавтаад тэгээд энийгээ хийвэл бас амархан байж магадгүй шүү хэрэг мартсан байл те. За и тэмдэг нэрийн өнгөрсөн цаг. За и тэмдэг нэр маань болохоор и төгсгөл нь хуурдсан шүү дээ те. За өнгөрсөн цаг дээр тэгэхээр мөн и тэмдэг нэрийн маань и төгсгөл нь хуурах нь те. Тэгэхээр ацуй гэдэг ийм и төгсгөлээсэн те. Энд халуун гэдэг. За халуун байсан гэх юм бол ацук хатта болох нь те. За тэгээ ацук хатта дэс. Ойши и төгсгөлтэй те. За энэ и төгсгөл маань ойши катта дэс. Амттай байсан. Йоккатта дэс. И гэдэг нөгөө үг шүү дээ те. Сайн сайхан одоо зүг болж ийн гэсэн үг те. Тэрний маань нөгөө үндэсний ийн бас яа олж үрдэг те. За тэгээд энэ төгсгөлийн ийн маань өнгөрсөн цаг дээр катта болох нь те. Тэгээ йоккатта дэс. За өнгөрсөн цаг дээр өгөөсгсөн хэлбэр нь болохоор кунна катта гэдэг төгсгөл авах нь те. Тэр ацук кунна катта дэс.
ацуй гэдэг ий төгсгөл маань кунакатта гэдэг төгсгөл болсон байна тийм. Халуун байгаагүй. Оиши кунакатта дэс. Амттай байгаагүй. Юкунакатта дэс. Гоё байгаагүй, сайхан байгаагүй гэж байна тийм. За тэгэхээр и төгсгөл одоо и тэмдэгнэр дээр нөгөө и төгсгөл маань кунай болж хувирдаг үгүйсгэл нэртэй. Тэгэхээр тэрийг дээрээс нь куная дахиад катта төгсгөл авч байгаа. Болохоор энэ нөгөө өмнө нь 8 дахь хичээлээ бас тавтаад тэгээд өнгөрсөн цагийнхаа дасгалыг хийвэл бас амархан байж магадгүй. За дасгал ажиллаад үзье те. Жишээ кино и тенги гэж нэ. Кино ва и тенги дэшта. Өчтөр цагаагаар одоо гоё сайхан байсан гэж нэ. За тенги гэдэг чинь цагаагаар нэр үг тэгээд дэшта гэж өгнө те. За ототой ва аме дэшта. Өчтөр борото байсан. Аме дэшта нэр үг байна те. Тошокан ва ясуми дэшта. Номын амарсан байсан. За ясуми амралт дэшта гэж өгнө те. За сеншу хима дэшта. За сеншу ва те вага мартчихлаа. Сеншу ва хима дэшта. За өнгөрсөн 7 хоногт завтай байсан. За хима гэдэг маань болохоор химана гэдэг наа тэмдэг нэр байна те. За тэгээ наа тэмдэг нэрний рүү адилхан үрдэг болохоор хима дэшта болох нь байна те. За нара коин ва шизука дэшта. За нара цэцэрлэгт хүрээлэн нам гүмжмээгүй байсан. Тэгэхээр шизука дэшта. За шизукана гэдэг наа тэмдэг нэр байна те. За и тэмдэг нэр. Жишээ кино сузуши гэж нэ. За кино ва сузуши катта дэс. Өчигдөр сэрүүхэн байсан гэж нэ. Тэгэхээр энэ и төгсгөл маань катта болж өрнө те. Ийм катта төгсгөл болж өрнө. За тэгэхээр энэ и тэмдэг нэрүүд дандаа и тэмдэг нэрүүд байгаа те. Энэ яга та өөртөө хувиргаад өгүүлбэрээ зохиогоод үзээрэй. За тэгээд хариултаа эндээс шалгаарай те. За эхний дасгалын хариултаас энэ байгаа. За тэмдэг нэрийн харьцуулалт үзэх дараа нь. За нэр үгийн шинж чанар болон нөхцөл байдлыг харьцуулахдаа ёрийн нөхцөл ашигланаа. Энэ нь монгол хэлний аастай утга дүн гэж байна. За монгол хэлтэй адилхан шүү дээ. За монгол одоо тэрнээс том, энэс жижигхэн гэх юм бол одоо аасын юу авдсан шүү дээ. Нэр үгнэрээ дөрвөн зэрэгийн нөхцөл. За жишээ нь Токио ва Осака ёри окii дэс. За Токио нь Осакагаас том юм. Тэгэхээр нөгөө альнаас харьцуулж байгаа гэдэг үгтэйгээ үүний хараас нөгөө аас гэдэг төгсгөл авчин. Тэгэхээр энэ монгол хэлтэй адилхан болохоор амархан те. За тийм нэр үг маань ямар нэгэн өөрчлөлт байхгүй аа. Хэрэв өнгөрсөн цаг дээр хамбал мэдээж энэ өнгөрсөн цаг руу хувиргана те. За Нихон ва Монгол ёри ацуй дэс. Япон Монголоос халуун юм. За Монголоос гэж болохоор Монгол ёри гэж харьцуулах нэ. За энэ амархан байна те. За дасгал жишээ нь Хоккайдо Осака. За саний анараа өөр юм байна. Тэгээ Сузуши. За Хоккайдо ва Осака ёри Сузуши дэс. За тэгэхээр Хоккайдо нь Осакагаас сэрүүхэн юм аа. За энэ Хоккайдо нь 24 градус, Осака нь 31 градус гэж байна. Тэгэхээр Хоккайдо нь Осакагаас сэрүүхэн байна те. Тэгэхээр Осака ёри гэж хэлэх юм. За эхний дасгал хамтчихэд дараагийнх нь өөртөө хийгээд үзээрэй. За ичиба коно кабан соно кабан омой гэж байна. Тэгэхээр энэ зөвхөн наад хүнээс чинь хүн даны шилжих чинь. Тэгэхээр коно кабан ва соно кабан ёри омой дэс. За энэ зөвхөн наад хүнээс чинь соно кабан ёри омой дэс. За амархан байна те. За тэгээд үлдсэн дасгалуудыг хийгээд өөртөө шалгаад үзээрэй. Асуух асуултаа байвал доор комент бичээд асууж болно. За харьцуулсан асуулт асуух гэж байна те. За хоёр зүйлийг харьцуулсан асуулт асуухад тоо нөхцөл болон дучира асуух хэрэглэнэ гэж байна. За хариулахдаа sorry бежарэ. За хариулахдаа ноо нөхцөл болон хоога гэсэн туслах үг ашиглана гэж байна. За жишээ нэрээс харъя. Нихон то Монгол то дочирага ацуй дэс ка. За Япон болон Монголын аль нь халуун бэ гэд. За энэ хоёр зүйлийг харьцуулсан асуулт байна те. Энэ хоёроос аль нэгийг сонгуулах гэж штэ те. Хариулах гэж байгаа хүнээсээ. Тэгэхээр ийм
бүтэц ашиглах нь байна. За тэгээд энэ тоо гэдэг нөхцөл маань энд 2 байгаа гэдгийг сайн анзаараарай. Бүгд шөнө тоог ингээд 2 нэр үеийг холбоход хэрэгжилж ирсэн болохоор нөө сурагчид маань дараагийн тоогоо мартах гэдэг. За энд бүгдөө Япон болон Монголын аль нь халуун бэ гэдэг ийм зүгээр 2 нэр үг холбоогүй аль нэгийг сонгуулах жаа юм харьцуулсан зэргийн асуулт бүтээж байгаа болохоор энэ тоогоо мартаж болохгүй нэ. Тэгэхээр Нихонто, Монгоруто, Дочирага ацуй desu ka? Япон нь үү, Монгол нь үү гэж болохоор аль алинд нь тоогоо авах нь тэ. За тэгээ хариулахдаа Нихонно хоога ацуй desu. Япон халуун юм аа. Тэнийг одоо би яг монгол хэлэнд юу гэж орчуулахыг мэдэхгүй байна. Гэтэ энийг ингээд цээжилчиж болно. Зөв но хоога ацуй desu гэж хэлдэг зөв дүрмийн хариулт нь. Тэгээ мэдээж эсвэл Нихон ба ацуй desu гэд мэдээж яриад хэлцдэг тохиолдлууд байна. Гэхдээ энэ зөв нь одоо зүгээр зөв ярьж сурыг дүрмээр ярих юм бол ингэж ярих нь тэ. За. Дасгал ажиллаад үзье. За. Жишээ нь今週来週гэдэг хима. За, 今週と来週とどちらが暇ですか? За, тэгэхээр энэ асуулт зохиох нь тэ. Энэ 7 хоног болон дараа 7 хоногийн аль нь завтаа вэ гэж асууж байна тэ. За, тэгээд хаалтан даавг нь хариултанд байгаа нэ тэ. Тэгэхээр 来週の方が暇です. Тэгэхээр эх 7 хоног нь завтаа байна гэж байна тэ. За, тэгэхээр бүгдөө энд энийга энэ өмнөд ашиглаад асуултаа зохиогоод то дочира гэдэг асуултаа зохиогоод за тэгээд хариулахдаа энэ хаалтан дотор байгаа үгээ ашиглаад хариултаа бичгэн тэ. Тэгээд но хоога гэдгээ мартаж болохгүй байх нь байна. За тэгээ өөртөө хийгээд тэгээд дараа нь эндээс шалгаад үзээрэй. За тэгээд асуулаа хийхдээ болж өгвөл анзаарна бичээрэй. За олон зүйлээс нэг зүйлийг онцлоо асуух гэж байна. Сая бол ингээ 2 зүйлээс харьцуулаадсэн. Тэр нь үү, энэ нь үү, аль нь вэ гэдэг асуулт байсан. Одоо олон зүйлээс нэгийг сонгох тийм асуулт байна те. За энэ үед нэр үг. За тэгээ но нака дэ. За энэ ингээд хаалтан дотор байгаа энийг бас бичсэн одоо хэрэгэлсэн ч болно, хэрэглэхгүйсэн ч болно гэж болох нь байна те. Тэгэхээр эсвэл нэр үг шууд дэ нөхцөл аваад хэлж болох нь байна. За тэгээ нани доко даре хэцүү гэд янз бүрийн асуулт асуух үгнүүд байна те. За тэгээ га ичибан. За тэгээ тэмдэг нэр байна гэж байна те. За Нихон рёри но нака де нани га ичибан оишii desu ka? За Япон хоолны дундаас аль нь хамгийн амттай вэ? За тэгэхээр Япон хоолны дундаас гэдэг чинь зөндөө олон хоол байгаа шүү дээ те. Тэр олон юм дундаас нэгийг сонгох, хамгийн сонгох асуултыг бол ингэж тавьж болох юм те. Нани га ичибан оишii desu ka? За эсвэл одоо доко га ичибан кирей desu ka ч гэдэм үү те. Нихон де доко га ичибан кирей desu ka? Японд хамгийн гоё газар нь аль вэ гэж асуух бол доко де гэд асуух үгүндээ эндээс соличих нь те. За тэгээ хариулахдаа бол ямар нэгэн одоо бидний мэдгүй шин тийм туслах хөгжим нөхцөл байхгүй. Темпурага ичибан оишii desu. За темпура хамгийн амттай юм аа. Ичибан гэдэг маань хамгийн гэсэн үг шүү дээ те угаасаа. За тэгээд юг гэж асууж байгаа болохоор га нөхцлөөрөө нэрүүгээ тодтоод тэгээд хариулчих болох нэ. За дасгал. Жишээ нь お母さんの料理おいしいгэж байна те. За お母さんの料理で何が一番おいしいですか? За тэгээд ээж байгаа хоолн дундаас за料理の中でгэсэн үг шүү дээ те энэ чинь. Тэгээд энэ дэ маань ерөнхийдөө тэр но нака дэ дундаас гэдэг утгыг ингээд өөртөө шингээчж байгаа болохоор тэрийг ингээд гээчж болж байгаа. За тэгээд料理дэ нанига аль нь юу вэ гэд одоо хоол чинь юу гэдэг юм асуух юм чинь нани гэдэг юу гэдэг асуух уу явж байна те. Тэгээд ичиман оишii desu ka? Хамгийн амттай вэ. За зинжийн дундаас каре райс гэж байна те. Карега ичиман оишii desu. Каре нь хамгийн амттай юм аа. За эхний дасгалаа хамт хийгээд үлдсэнийг өөртөө хийгээд шалгаад үзээрэй. За ичиман спорт омоширой гэж байна те. За хэрэг спортноос хамгийн сонирхолтой нь аль нэ? Одоо өөрт ч юм эсвэл ямар спортод хамгийн дуртай вэ ч юм уу да хамгийн сонирхолтой гэж асуух юм бол спортсуде нанига омоширой desu ka? За тэгсэн чинь хөлбөмбөг байна те. Тэгэхээр саккага ичибан омоширой desu гэж
хариулж болох нэ. Хөл бөмбөг нь хамгийн дуртай, хамгийн сонирхолтой гэж хэлж болох нэ. За дасгалын хариу. Дасгалаа саний дасгалаа хийгээд хариултаа үзээрэй, шалгаад үзээрэй. За тийм өнөөдрийнхөө дүрмийг ингээд дуусгая. Одоо нэр үгийн хувирлал нь жоохон тогтооход ингээд шин юм болохоор нэг ингээд нөгөө дасаад тогттлоо нэг жоох уудах бах. Тэгэхээр дасгалуудаа бүгдийг сайн бичээд хийгээд ажиллаад үзээрэй. Номын ноныхон 1 номныхон 12 дугаар хичээлийн дасгалууд гэсэн үг шүү дээ. Өнөөдөр их чинь бүгдөө. За ханзаа үзье. За кита хойд гэдэг ханзан тийм хойд зүг. За минами урд зүг. Хигаши зүүн зүг. За ниши баруун зүг. За тэгэхээр ертөнцийн дөрвөн зүгийн ханзан шүү дээ тийм. За тэгээд эднэр маань ингээд нөгөө газар байршлын одоо нэрнүүдэд их ордог ханзан шүү дээ тийм. Одоо хот мотын нэрүүдэд одоо юу гэдэг аймаг дүүргийн нэрүүдэд их ордог ханзанууд байна тийм. За тэгээд гүний улс орон гэдэг ханзан тийм. За тэгээд өнөөдөр хичээлийг дуусгая. Дараагийн хичээл хүртэл баяр таа.